Үзэгчдийн өнөөдрийн амгалан айлтгахыг болцоо нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүргэх гэж байна. Бид энэ удаагийн нэвтрүүлгээ бэлтгэхээр аглаг бүтээлийн сүмийг зорж ирээд байна. Бурханчлам Пүрэв Ботгойтой ярилцах болно. Яс суртахуун бол нийгмийн үнэт зүйл. Үүнд шашин чухал нөлөөтэй. Хорон сэтгэл худлаа айлах, хулгай хийх, амтны амт таслах нь 10 хаар нүгэл гэх мэтээр шашин яс суртахууныг барьж ирсэн шүү дээ. Гэтэл сүүлийн үед шашингүй үзэлтнүүд их болж байна. Шүтлэгтэй гэж хэлхээсээ ичдэг болсон байна зарим хүмүүс. Одоо бас магадгүй олонтоо гарах бах. Тэгэхээр шашны хүмүүжил, шашны дархлаа сулрах нь юу ямар үр дагавартай. Энэ бол баг хүн төрөлхтөн чинь баг эртнээс маш их олон одоо гүрэн улсуудыг байгуулаад тийм ээ бүгдээрээ ингэж одоо хүмүүсээ хөгжүүл боловсруулж ирэхтэй заавал энэ яс суртахуун буюу одоо энэ шашны энэ хүмүүжлийг давхар авч ирсэн тийм. Энэ их чухал байна л да. Яг хүний хүн болгодог хамгийн гол нь тийм. Тэгээ ялангуяа үндэсний шашин гэдэг бол бүр их тусгай. Одоо жишээ нь одоо Монголын бурхны шашин гэхэд бол монголчууд ч нь одоо бусдаас ялгарах өөрсдийн соёл, урлаг тийм ээ. Тэгээд чинь 10 их ухааны дотор багтайгаа явж штэ. Чинь одон зурхай, тэгээд яруу найраг гэл тийм ээ. Урлаг ухаан, тэжээх ухаан гэл бүх юм дотор агуулга явж байгаа юм л да тийм. Ялангуяа тэгээд энэ бурхан багшийн номлосон номлол гээл яг нь энийг бид өөрчлөхгүй л дээ. Хамгийн гол нь энийг сургаал ертөнцийг үүсгэх нь үнний үзлийг аваад л өөрсдийнхөө улсын соёл, урлаг бүх зүйлтэйгээ барилдуулаад бусдаас ялгарах бурхны шашны соёл урлагийн онцлогтой нэг юм шашныг бий болгож чадсан үгээр нь Монголын бурхны шашин төвдийн гэднээсээ юм нэршлэгээ гарч эхэлж байгаа. Тэрс үдж байгаа номлууд нь бүгд бурхан багшийн сургаал шүү дээ тийм ээ. Тэгээ энийх онцлогоосоо болж тухайн улсуудын одоо соёлын нүүр царай тийм ээ. Тэгээд нэгсэндээ хүний одоо хүн байлгах одоо таны хэлж байгаа шиг суртахууны асар том хүмүүжлийг олгодог, муу сайныг ялгадаг ертөнцийг одоо үзэж өөрийгөө хүн байх ариун чанарыг тогтоож өгдөг. Энэ ч бүр их хөвлөд байгаас нь ахвал хүмүүжүүлж байгаа шүү. Нэр ярих юм бол. Тэгээд дээр нь нэмээд орчин үеийн боловсролыг одоо бүгд эзэмшин штэ. Хэрвээ ийм ёс суртахууны хүмүүжүүлгүй хүн болж чадаагүй хүмүүс бол их эрдэм мэдлэгтэй болоод ирэхээс зэрэг энэ ч бараг тэгээд сайн муугаа ялахгүй ус чинь юу ч хийж юу ч одоо цамруулж магадгүй. Энэ эрдэмтэй номтой гэдэг нэг том одоо нэг өдөрдөгч шулгаа тавьдаг ч юм уу тэлээ гэхэд бол чонд хоны хадгалуулсан шиг л түүж чадхал нэг юм аюултай байдал бий болж байгаа. Энийг үнцээр нь бүр одоо хуучны улсууд бол одоо бүр багаас нь ахуулаад гэрийн хүмүүжлээс нь ахуулаад тэгээд тусгай одоо ингээд сүм хийд хуучин бол шүү дээ. Одоо л ч гэсэн одоо энийг бол цэцэрлэг яасан сургуульд нь одоо энэ сайхан үнэт одоо энэ үеийг бол үзүүлэх хэрэгтэй. Энэ маань өөрөө үнэн гэдгээ нотолчихсон хүн төрөлхтөнд одоо хүлээн зөвшөөрөгдсөн одооны шинэ ухаан хүртэл одоо энэ чинь бүрэн төгс одоо хүлээн зөвшөөрөөд одоо ингээд байж л байгаа ийм сайхан ухааныг бид гээж болохгүй л дээ. Тэгээ явж байгаа монголчуудын ялангуяа энэ бурхны шашны энэ ёс суртахууны болоод энэ соёлын асар том энэ өв соёлын хүмүүжил бол бидний нэгтгэх тэгээ Монголыг одоо энэ одоо дархлаа буюу соёлын тусгаар тогтнолын сүрийг баттгаж өгөх тийм ээ. Өөрөө бахархах тэгээ аюу сайхан зүйлийг бид дүүргэн бүтээх бусдын соёлыг дуурайхгүй тийм ээ. Тэгэхгүй бол одоо бид өөрсдөө үндэсний маань мэдэхгүй бусдын юмыг дуурайгаад тэгээ бусдын үзэл санаанд автагдаад бусад улсуудын одоо их гүрнүүдийн бодлогын золиос болж байсан тохиолдлууд зөндөл байна шүү дээ. Тэгэхээр энэ маань бас хамгийн том асуудал нь болохоор Монгол хүнийг Монгол хүн болж төлөвшүүлж өгч байгаа юм л да. Энэ төлөвшүүлдэг гол зүйл маань бол түүх байна гэдэг ба шүү дээ. Түүхээ үнэн зөв мэдэх хэрэгтэй. Тэгээд энэ ертөнцийг үүсгэх хөгжил буюу шашин соёлоо маш сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд зан заншил энэ яс суртахуун байна шүү дээ. Ардын зан заншлаа чинь энэ бүх юм одоо дамжиж байгаа шүү дээ. Тэгээд энэ бүгдээс нь болж л одоо бидний Монгол гэсэн хийв шинж, Монгол хүн байх одоо өрмөц одоо энэ дархлаа чинь тогтчихл байгаа. Ийм байхгүй хүнийг бол бид бол Монгол цустай болохоос л биш одоо
Монгол хүн гэж хэлдэг. Одоо монгол хүн хэлэх одоо тийм дархлаа байхгүй болчихно л да. Тийм нэрлэг байхгүй болчихно. Тэгээд цэндийн дамжин сургууль хийсний гоё үг байдаг. Монголын одоо уран зохиолыг Бурхны шашнаас англи гэж үзэх юм бол усан дотроос хураач чулуулсантай адилхан гэж. Энэ бол агуу гүштэй бас тийм. Чи бүх юм хамаатай юм байна. Тэгэхээр Монголын Бурхны шашин суларч байна гэж хэлж болох уу? Одоо цагт. Би бол тэгж хэлэх их дургу байна л да. Ягаад гэвэл сулардаг нь бол 37 онд бүр султгаад барыг мөхөх шахсан шүү дээ. Тийм үү? 90 оноос хойш энэ дахин сэргээд өдий зэрэгтэй болоод энэ олон зүйлсүүч одоо бүгд ингэ сэргэн мандаад ийм одоо богино хугацаанд тийм ээ ийм амжилттай байна гэдэг бол энэ сайхан. Гэхдээ яг нэг тийм одоо өөрчн шашныхаа одоо энэ дархлаа тийм ээ эрдэм мэдлэгээ алдсан хүмүүсийн хувьд бол энийг дахин ийм байдалд бас аваачих нь бол бас цаашаалтай үзүүлэл шүү. Бурхны шашин чинь одоо 3 удаа сэргэн мандсан гэж ярьдаг шүү дээ. Тэгээд 3 удаагийн дэлгэрсэн гэж сүүл нь өнөргийн үед нэг дэлгэрлээ тийм ээ. Одоо Чингис хаанаас хойш одоо их Монгол улсын үед нэг сайн дэлгэрлээ. Хүн нүг үеэслэлт дэлгэрчл байсан. Одоо 90 оноос бол бүр 4 дахь удаагийн дэлгэрэлт юм байна болтыг. Тэгэхээр энийгээ бид нар харин сайн талаас нь харж тэгээд ялангуяа шашны соёлыг энэ анчаахан ламбрын асуудал биш үү шүү дээ тийм. Нийт Монголын ард түмний бүхэл бүтэн үндэсний асуудал шүү дээ. Тийм. Өнөөдөр монголчууд ч дэлхийд яар тарцсан байна. Халимаг туваа, бүрээд, өвөр Монгол гэл тийм. Дээд Монгол гэл тарцсан. Энэ бидний одоо бидний нэгдэх ганц зүйл бол одоо түүх тийм ээ. Нэгэн угсаатан тэгээд ертөнцийг үзэж байгаа энэ шашин соёл маань л шүү дээ тийм. Бид энийг хүрэл нэгдэнэ. Тийм учраас болж өгвөл зөв талаас нь хүн болгол ирүүхтэй ихээр энийг аль сайхан болохын тухайд л үдсэн дээр би бодож байгаа юм л да. Би яагаад тэгж асуусан бэ гэхээр энэ 2018 оны байдлаарх тоог авч үзсэн. Монголд 509 шашны байгууллага байдаг юм байна. За үүний 52.3% нь христийн 39.8% нь буддын сүм хэд байна гэсэн тоо байгаа даа юм л да. Тэгэхээр одоо суларч ийн гэж авч үзэх юм бол өөр шашин одоо тэр орон зайг нөхөж орж ирээд байна гэж ойлголтоор зүгээр энэ авсрын үед бол янз бүрийн шашин соёл орж ирдэг л дээ. Энэ бол зүгээр л одоо би бол нэг түүхэн нэг цаг зуурын үзэгдлийг би ойлгоод байгаа. Тэгээс монголчуудын яс махан шингэсэн өвөд эцсийнхээ имийг одоо монголч үндэсний хүмүүс их сэргэж штэ тий. Тов баримтын үед тийм байж болно тий. Тэгвэл бас чанарын хувьд бас дотоод имийг үзэж байгаа хувьд бол одоо 21-р зуун одоо ялангуяа хүн төрлөختөн соён гэгэрх оюунлаг байдал руу хандж байгаа тохиолдолд бол чинь өөр шүү. Энэ 108 бот ганжуур данжуур 226 бот данжуур тийм ээ. Тэгээд 10 их ухаан тэгээд өрсөн даяар тархацсан энэ хүний номлолыг эсрэг нэг ном зогсно гэсэн хэцүү шүү дээ бас тийм. Энэ яг монголчуудын зүгээр оюуны л бидний ухамсарны л асуудал. Тийм учраас энэ бидний өөрсдийн хариуцлага байхгүй юу тийм. Бурхан багш бол би та нарын сэтгэлийн хилэнцэг би угаагаад арилахгүй гэсэн. Эрдэнэ би юу л хийчихгүй гэсэн. Яаж сайхан төрдөг би замыг л зааж өгсөн. Энийг ухаарч аваад тийм ээ замлахгүй нь бол та нарын хувийн асуудал юм. Хувийн ухамсарын асуудал. Аврал бол гадна тал биш. Хүн өөрт байдаг гэж тийм. Тийм учраас монгол хүн өөрөө монгол хүн байгааг бол бид тийм ээ бас нэг энийг ухамсартай байх юм бол бид бол юу ч бол одоо эргүүлж болно шүү дээ тийм. Хүмүүс ингэж шүмжлээд идэх шүү дээ. Энэ ном уншаа суухаас өөр юу хийдэг юм те энэ хідэн лам нар чинь гэл. Христийн жишээлбэл шоронд ингээд одоо арга мохортцсон те. Одоо яахаа мэдхэ байцсан хүмүүсийн сэтгэлийг засаж ийн очиж уулзаж ярилцаар гоод тэр хоригдл шорон засраад гарахтаа Христ ч юм болоо гарч байна. Ганц Христсэн биш л те. Би ч өөрөө ч бас явдаг л да. Би өөрөө мэднэ л да тийм. Тийм учраас ерөөдөө яваал ингээд харж яхад одоо хүмүүнлэг одоо янз бүрийн одоо төрийн бус байгууллагын хөгжил явж л байдаг шүү дээ. Тэгээ янз бүрийн одоо буддийн шинжлэх ухааны явж л байж л байдаг тийм ээ. Тийм учраас энэ шоронгоос гараад Христ болоод гүйж байгаа нь би сайн мэдэхгүй юм тийм. Тэгтээ байдаг л байх л да тийм. Тэгээ энэ яг тухайн үед нь өөрт нь тосууллоо, сэтгэлэн дэм өглөө гэдэг энэ ихсэн байж болно тийм. Тэглээ гэдэг чинь юу нь буруу хав? Хувь хүний өөрөө сонголтын асуудал шүү дээ тийм. Тэгэхээр энд шашны маркетингийн асуудал яваад ингэж хараад байна л да. Буддын одоо Монголын Бурхны шашны лам нар бол өөрсдөө сурталчлахад анхаардаг юм байна. Хийж байгаа юмаа байнга яриад идэх юм байна. Христ гэх юм бол арай өөр юм байна. Ер нь сайн залуучууд их гарч ирж штэ тий. Ерөнхийдөө бол одоо наад
асуудал бол би өөрөө л ирэх байхад гэж бодож нэг үедээ тийм байсан баг уу цаг зураа асуудал байсан баг тийм. Цагийн юм байсан баг. Тэр үе чинь ерөнхийдөө бурхны шашин дүнгийн сэргижил байсан гадны шашингууд чинь сул тавьж штэ манай гаж. Угаасаа түрийн бодлогоор шахуу тийм ээ. Тэгээ хооронд нь ерөнхийдөө хараад байж байсан штэ. Тэгээ ийм өрсөлдөөн үе чинь тэгээд дөнгөж их орондоо тэгээд усцсан юм сэргийх гэж байгаа хэдэн өвгчүүд хэдэн дийч хүүхдүүд л байлаа штэ. Тэр үе чинь бүгд бүтэн бодлоготой улсууд ороод ирсэн байл штэ. Гадны шашин гэхтэл төрөлөөрийн шашнууд л байлаа штэ. Тэгээ эдгээр ямар хүчтэй ажиллаж байлаа та нар өдрийн мэдэн штэ мөн юу хийж л байлаа тий. Энэ бол яг зүгээр монголчуудыг одоо яг хүчгүй тийм ээ ийм байж байгаа үед нь ийм хүү маягаар улс орныг тийм ээ улс оронд өөрийн байр суурь олох гэсэн юм бодлогод угаасаа урьдч байсан хойчч байна бас. Энд бид өөрсдөө автахгүй хүмсэлэл байх хэрэгтэй. Маркет гэж асуусан. Тэгэхээр тэр бол нэг юм байна. Энэ бол зүгээр нэг сайхан бүсүм хийд бариад зүгээр нэг сайхан гадна талаа засаадах юм биш юм ба. Энийн хамгийн гол одоо тэр одоо бодлого юу авах вэ? Энэ бурхны шашны одоо энэ бодлого амьдралд хэрэгцээтэй зан үйлийг нухус үсгээр биш тийм ээ. Тэгээд ямар нэгэн тайлбаргүй биш. Хүн харин амьдралд нь хэрэгцээтэй тос болдог гэдгийг бүрэн төгс тайлбарлаж бүр амьдралын хэрэгцээ юу? Амьдралын лайф бүтэц үг ярьдаг шүү дээ. Амьдралд бурхны шашныг бодиттойгоор бий болгож хүнд ашиг тусыг нүүдэг ийм зүйл болгож хуулах хэрэгтэй. Бурхны шашны бүр эхнээсээ ахуулаад эцсийн хүртэл юусэн хүний төлөө, хүний гээрлийн төлөө юм тийм. Хүний хүн болгодог энэ зүйл бол энэ бурхан багшийн сургаал юм бол да төгсмөлийн төрөгдөг. Тэгээ бурхан багш өөрөө хэлцэлтэй та нар миний номыг алтыг яаж шинждэг шинжээр л гэсэн. Алтыг чинь хайлуулна, таслана, тавтан, тунгаан тэгээ үнэхээр шижээр алт бол аваараа гэсэн үнэн бол аваараа гэсэн үг шүү дээ тийм. Би танаас бурхны шашны номын хүчийн талаар та хэлж өгөөч гэвэл та юу хөрөх одоо жишээлбэл тарины хүч, номын хүч. Номын хүч гэдэг бол хүнийг одоо нэгсэндээ зовлонгоос бүрэн гэтлэж чадах тийм хүч байна. Бурхан багш өөрөө энэ зовлон үнгээ айлцсан. Хүн болгон зовлон юунаас гардаг гэхээр зэрэг муу сэтгэлээс гардаг юм л гэж байна. Тийм учраас муу сэтгэл гэдэг маань 84 мянган муу сэтгэл бидний хүн гэж энд хорвоод дахин төрүүлээд эргэлдүүлээ л шүү дээ. Зовлон дунгаал байна. Тэгэхээр энэ болгоны эсрэг ерөндөг болгож 84 мянган ном айлцсан. Одоо уурыг яаж урвуулах уу, муухыг яаж урвуулах уу гэж тийм сайн дээ шүү дээ. Муухыг одоо толмит бэлгүүнд нь тийм ээ уурыг мэдмэт номын чанарт нь тийм ээ бэлгүүнд нь гэх мэтлэнгээр ингээд бүх юм ингээд урвуулах бүх 84 ерөндөг сургаал айлцсан. Энийг бид бурхан багшийн сургаал буюу 84 мянган номын цогц гэдгийг. Тэр хувь нэгэн хүнийг тийм ээ хүний одоо энэ орчлонгийн одоо энэ эргүүлгээс зовлонгийн энэ мөн чанараас бүрэн төгс мулталж тийм ээ агуух одоо төгс гэгэрл буюу амар амгаланд хүрч чадах энэ л номын хүч чадал байна шүү дээ. Энийг л ухаарах хэрэгтэй. Тэрнээс нэг жижиг шажиг юм руу нэг хөөцөлтөд болохгүй юм байна. Тэгээ өөрийнхөө сургаал болгоныг өвц гэж ойлгоор гэсэн. Өвц гэдэг чинь энийг ойлгосон бол амьдрал дээр хэрэгжүүлж өөртөө дадуул гэсэн үг шүү дээ. Тэгэл юм бол тэгээ сэтгэл дээрээ биеийн дээр нэг боловсруулад мөн чанар болгох юм бол энийг өөрөө энэ бол номын хүч энэ бол өвц гэж хэлсэн. Хоол унд уучтай залбирдаг тарин байж л байна тийм ээ. Мөргөл хийхтэй одоо энэ чинь үйшдэг тарин марин чинь би хэл сэтгэлээрээ мөргөж байгаа шүү дээ. Тэгээд би чинь одоо өөрөө биеэрээ муу үлдэхээ болий тийм ээ. Амтан алахгүй, хулгай хийхгүй, тийм өгөөг авахгүй гэд хэлээрээ мөргөхдөө би худлаа хэлэхгүй, ширүүг хэлэхгүй, тийм юм чалчихгүй тийм ээ. Хов зөхгүй гэд энэ дөрвийг би төвчий гэж таа. Хамгийн дөрөв том үндсэн одоо хэлний нүүр шүү дээ тийм. Оронд нь яхаа зөөлөв хэлий, үннийг өгүүлээ тийм ээ. Эвсүүл найруулдаг л хэлээрээ дандаа тийм хэлэх чинь. Тэгээ энэ хэлний чинь эрдмээр бурхан багшийн одоо дээдийн над хэлний эрдэм төрөх болтгоо гэдэг ерөөл тавьж шít. Өөрөөр тийм бол гэсэн ерөөл ахгүй. Хорлох сэтгэл, хомгоо сэтгэл буруу үзлийг болий гэл сэтгэлийнх нь энэ хэлнцийг төвчий гэл. Тэгээ оронд нь зөв үзлийг тогтоогол ингэ явчих гэл ингээл 10 цагаан буян дээр явхад л энэ чинь тэгэл аш тусаа өгнө шít. Бурхан сэтгэлийн эрдэм гэсэн хязгааргүй байхгүй. Сансаар өгтөргөд бүгдээр нь түгээмэл оршиж байгаа чанар шүү дээ. 10 хор нүглийн тухай хүмүүс ер нь мэднэ. Гэхдээ төвчж чаддаг нь бас цөөн байдаг. Энэ яг юунаас болт үүлийн өрөөс болоод идэх юм уу? Яг юунаас болт юм? Яагаад хүн чаддгүй? Төвчих арга байна л да. Юм дарах хэрэгтэй. Тэгээд зэрэг аргыг мэдчихэл юм бол тэгээл болчихж байгаа юм тий. Одоо бид төрсөн байж та битэр тий. Тэгээ одоо ингээд өвх нь ойлгомжтой. Өвхөд төрөл тамчих зуурд очих нь ойлгомжтой. Ахиа төрөл аав.
Тэгэл энэ гуравт хэрэгүүлчгээс өөдөө хүртэл бид чинь эргэлдээл байгаа юм л та тийм. Тэгэхээр бид нар сансрын хүлээснээс мултраад хүний зовлонт биеийг тийм орхиё гэж бодъё та тийм. Тэгэхэд бол бид үхлийг цэвэрлэх хэрэгтэй, энэ төрлөө цэвэрлэх хэрэгтэй, зуурдаан цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг үхлийг яаж цэвэрлэхээр үхлийн бүх хурааглуудыг 8 хурааглал байна л та тийм. Энэ бүгдүүдийг бид нар номын дагуу ингээд суулт мэддэг юм. Хүн яаж үхдэг, би яаж хураагдаж, ямар юм болдгийн үед, ямар дотоод тал, гадна тал, ямар үйл явагдах уу гэдэг ингээд бүгдийг суралцдаг юм байна. Тэгээ энийг ингээд бясалгалтайгаа холбоод энийг одоо нэг бурхан дээр ядан болгож авангуудаа бясалгаад энэ үхлийн хураадлыг өөр дээр ингээд сэрүүн байгаа цагтаа ингээд бясалгаад өөртөө нэгсэндөө энэ дотор компьютерт мэдээлэл суулгахтай адилхан тийм үү? Нэг програм суулгахтай адилхан өөртөө тэр мэдээллийг суулгах. Тэгээ тэрний дагуу ингээд бясалгасаар аваад өөрөө ингээд дадуулангууд үхлийн бичил давтамж нь нойр өгөх байхгүй юу? Нойр унтахад хүн нэг хурааж байгаа хураагдал үхлийн хураадлал яг адилхан. Нойр бол богино юм тий. Үхлийн хураадлаараа урт юм тийм ээ. Тэгээд энийг нойрны юг үзэргээд нойрны бясалгалтай холждаг юм. Хойлоод нойроо үхлийн хураагталтай хойлоод ингээд бясалгаад яг үхлийн гэгийн гэрэл дээр хүний өнөө 80 атах гэдэг өнөө хүнийг өнөө хорвоод зовлонд бариад байгаа айхтар үндсэн сэтгэлүүд ба штэ. Муу сэтгэлүүд. Тэр нь яг үхлийн гэгийн гэрэл эцсийн хураагдал дээр бүгд наатлын хураагтад байхгүй шүү дээ. Хамгийн хүн цэвэр тунгалаг миний бухимдаг байх сэтгэл нь энэ дээр тодордог. Яг энийг бид нар хоосон чанарыг энэ дээр бясалгадаг. Тэгээ хоосон чанарыг яагаад бясалгах юм гэдэг энэ үндсэн суур цагт гарч байгаа үхэх үед гарч байгаа энэ гэгийн гэрлийг таних гэж хоосон чанараа танин барих гэж бясалгаж байгаа. Таньсан төдийгөр их хүү гэгийн гэрэл холилдох юм явагдаад ахаад зуурд байхгүй бид орчлонгийн хүлээсээс салцдаг байхгүй юу. Тэгээ үхлийн үт ашиглаж болно тийм. Тэгээ нойрны гэгийн гэрэл дээр бид унт сурах хэрэгтэй гэж энэ дээр. Тэрэн дээр л хоосон чанар бодох нь шүү дээ тий. Тэгээ хүний зуурд гэдэг юм ба шүү дээ. Одоо сүнс төрөл авахгүй явж байгаа шүү дээ. 40 соног байгаа шүү дээ. Угаасаа энэ зүүдтэй яг зам цохилдог гэж. Зүүдний бие зуурд нь яг адилхан тий. Тэгээ энийг бас зүүдний юг үзэргээд зуурдыг бас цэрүүндээ бясалгаж жаад зүүдний одоо юг үзэрэг бясалгаад зүүдний бие дээр өөрөө босож сурах. Тэрэн дээр сэрчдэг юм л да хүн. Би бол унтчил байна л да. Тэгээ зүүдний биеэрээ бид босоод дахиад ажиллаа шүү дээ бясалгалаа. Хаач очиж явж болдог юм гайхалтай юм байна. Тэгээ энэ төрөл гэдэг нь бидний энэ сэрүүн байгаа цагтаа зам цохилж шүү дээ. Та өглөөс ирсэн орой унтсан шүү дээ. Өнөөдөр сэрүүн байгаа цаг бол та бүхэн энэ одоо 100 нас хүртэл төрлийг хураасан бичил давтамж нь. Тийм ээ та өглөө усаад сэрэн тийм ээ гар нүрээ угаана. Тэгээ цаг ажил төрөлдөө явна, ярина, хийлнэ, явна, суuna. Бүх юм байна шүү дээ. Тэгээ энэ болгоныг л муу юмтай дадуулуу тийм ээ зөв юмтай дадуулаад зөв болгочих. Муугаас зовлон гараад тахсан тэрийг заавал дагаал тэгээд хэрэггүй шүү дээ тийм ээ. Ингээ холждог байхгүй юу. Тэгээд нэг өдөр л бариад авах хэрэгтэй. Тэгэхээр ганцхан өдрөө бид нар атайхан барьж аваад энийг дадуулаад ивэл энэ жилд 360 удаа та өтөрс бүхэл бүтэн сансрын энэ эргүүлгийг буюу тийм ээ тойргийг таслах тун өвчнөд суралцаад байгаа үстэй тийм энэ их уул гайхамшигтай өвчсөн байгаа юм л да тийм. Тэгээ сүүлдээ бүр наашин татвал амьсгаа авах тогтох гарах умаахан гэдэг 3 хүүсгэн дээр сүүлдээ энийг татаад авчдаг бүр. Тэгээ энэ юм очир урилгаж ярьдаг юм л да тарны ёсонд бол. Тэгэд энэгээр хүртэл одоо бүр гэтлэх маш гайхамшигтай өвчүүдийг олж болно гэдэг. Дүндээ олон судалгаа харцсан байж шүү дээ. Мөргөл хийхэд хүртэл ямар их ач тустай байна тийм. Биений хамаг цулс шөрөмсүүд 108 удаа өдөрт мөргөл хийхэд тэр өдрийн ямар ч спорт хийх хэрэггүй. Ерөөсөө хүний бүх хөдөлгөөний гажууд бүгдийг засаж байна. Одоо 80 гарцын хөгсөн хүртэл одоо хөл гар нь үүддгөөс сэвс их бичлэг босоо залуугийн илүү гоё юм мөрөд хүмүүс би мэднэ л дээ тийм. Тэгэхээр энэ мэтлэнгээр бид уг нь ухаарад амьдралдаа ашиглаад байвал нэг зүгээр би бодсон тийм. Бодод нь шүү дээ тийм. Тийм л байлгая л гэж. Тийм зарим юмыг уншихад бас уг нь нэрэл бид нар яагаад чаддгүй юм бол гэж бодоход хүргэдэг л дээ. Олон мэдхгүй учраас бид нар тэгэл тэгээд байгаа. Тий одоо жишээлбэл хүмүүс өвхөөрөө деважинд очих юмсан гэдэл залбираад идэг шүү дээ. Уг нь бол амьдрч байхдаа л деважин бүтээх ёстой гэж хэлдэг тийм. Тэгэхээр таны хэлээд байгааг зүгээр дадал олгол тэр хүний амьдралд хэр их өөрчлөлт гарах вэ? Тэгээд тухайн хүний өөр төрлийн авиас мэднэ, бас өөрийн хичээл зүтгэл мэднэ. Тэгээ өөрийнх нь үнэхээр одоо зөв үдэл тогтсон хүнд хинч худал хуурмгийг тулан хүлээж чадахгүй гэж үгүй шүү дээ тийм. Би хэлдэг юм да хаяад гэж.
Тэгэхээр бид зөв үзлийг л өөртөө тогтоогоод авбал ямар ч худал хуурмд бид толгойгоо эргүүлэхгүй, санаа зовохгүй, автахгүй шүү дээ угаасаа. Тийм учраас аль болохоор зөв амьдрал, зөв үзлийг өөртөө тогтоож авах нь хамгийн чухал. Тэгэхэл юм бол тэгээд хэдэн хувийн өөрчлөлт гаргасан ч болно шүү дээ. Тэр хүн ямар ч байсан хизээч доош унахгүй л гэсэн үг тийм. Төрөл дэвшлэхээс л биш тийм. Энэ насандаа амар амгалан сайн сайхан юм бүгдээрээ л тавигдна гэсэн үг шүү дээ. Намжлалын тухай би асуух гэдэг юм л та. Нүглээ намжлах тухай өөрийгөө уудалж одоо гим нүглээ одоо гадагшлуулах гэх юм одоо юу гэх юм. Тийм. Бусадтай хуваалцаж одоо дотроо онгойлгох гэдэг зүйл бас эрчүүдэд ялангуяа их чухал гэдэг юм л да. Тэгэхээр Монголын бурхны шашинд намжлал хүмүүс одоо ирж намжлах боломж юу н байдаг юм уу? Одоо энэ чинь хамгийн түрүү тавигд юм. Эхлээд мөрөг, тэгээд дахил өрг, тэгээд дараа нь хилэнцээ намжлгээд одоо ингээл явж байгаа юм л да. Тэгэхээр зэрэг эхлээд бид нар юу яаж байгаа юм? Намжлалын гол агуулга нь энгийн хэлсэн дээр хаал да тийм. Одоо би чинь одоо ингээд муу юм ичлээ штэ тийм ээ. Муу юм ичгээд тэрнээс болоод гим гарлаа. Тэгээ тэр гимийг яаж арилгах вэ гэхээр энэ чинь намжлал ярилт. Яаж намжлах гэхээр би энэ үйлцсэн юм одоо буруу юм ичлээ. Энэ гимийг би ахиж хийхгүй бай. За ядаж насан туршдаа болъё гэхэд нэг хоногийн хугацаатай ч юм уу эсвэл сарын хугацаатай ч юм уу 7 хоногийн хугацаатай ч юм уу тодорхой ам аваад тэр юм ахиж хийхгүй өөрөө ингэж дадуулаад тэрнээсээ өөрөө салах тийм. Тэгэхээр зэрэг энэ намжлагаа буюу энэ чинь одоо боомлол юу санмар явж штт. Сахил өгж байгааз сахил авахгүй нэгсэндээ сахил гэдэг нь муу юм ихгүйгээр өөртөө боомлол тавьчих штт тийм. Тэгээд яг энтэй адил байхгүй тийм. Тэгээ ингээд намжлагаар тэр үйлцсэн гим арилна. Дээрээс нь хойштой тэр гим гарахгүй болно тий. Тэрний үр дээр нь тэгээд өөрөө л сайн сайхан түрэх зам мөр нэгжил байгаа адилхан тий. Та түрүүнд цус дурдаад өнгөрлөө. Ямар үеийн үрээр ээж авдаа ирж байгаа юм бэ гэдг нь бол бас ном одоо төрсөн өдөр сараараа харагддаг л байх л та. Тэрний засал гэж байгаад байдаг тий. Хүүхэд болох одоо энэ асуудлыг бол ерөөл тавьж хийдэг. Бас тэр янз бүрийн бас 20 өдрүүд байгаа шүү дээ. Гашуудалтай байхад инээтрээ би хавчтай байхад гэх мэтлэнгээр те бас ингээд одоо эцэг их мэх янз бүрийн хүмүүсийн хажууд тийм ээ гэх мэтлэнгээр ингээд янз бүрийн тийм 20-той юмнуудыг бас төвчих хэрэгтэй. Тэгээ зөв сайн хийх хэрэгтэй. Тэгээ зөв өдрөө тэгээд ерөөл тавьж хийх хэрэгтэй. Сайн бодож тий. Тэгж байж л одоо тэр чинь сайн үйлээр сайн хүүхд авъя гэл тэгнэ. Тэгэхгүй бол үеийн өрөөр янз бүр хүүхдүүд ирж болно. Зарим нь өр төлөөсөр ирээд одоо эцэг ихээ одоо зовоодог биш. Өр төлөөс нь ус онцонгоор үр хүүхэд нь болж ирэх тохиолдол байна. Эрлэгээр ирээд эцэг ихээ амьд хүрдэх хүүхдүүд байна шүү дээ. Тийм учраас бид ер нь мянган аюулын хотоосонд хүн угаасаа байдаг юм байна. Энэ бүгдийг одоо учрыг нь ойлгоод мэдээд зүв байх юм бол бид нар сайн хүүхдийг олоод авчихна тий. Тэгээд олсныхаа дараа хөвлөндөө хүүхдээ маш сайн хүмүүжүүлэх хэрэгтэй. Их хүн бол одоо үр хүүхэд тээж явахдаа ёстой нэг нүдээр муу юм бүү үзье, чихээр муу юм бүү сонсъё тийм ээ. Муу өнөр бүү өнөрлөе, муу амтай бүү хэрэгдэх гэх мэтлэн одоо ингэдэг шиг өөрийн бүх одоо энэ 6 мэдрэхүүгээр энэ бүгдийг аль болохоор сайн зүйл дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Тэгээ ялангуяа хөвлөнд байгаа хүүхэд бол ээжээс илүү хэдэн 10 хэдэн бараг дахин илүү тийм одоо мэдрэмжтэй байдаг. Одоо жирэмсэн хүнд юм өргөлөө гэхэд бол хөвлөнд байгаа хүүхэд уулаар дарж байгаа юм шиг гэдэг. Ачаалаад. Тэгээд аргагүй хүн юм өргөж байгаа юм чинь ачаал энд доод үндсэн тулгуур ясан дээр л ирнэ шүү дээ. Хэмжлэнгээ тэгээд халуун юм шүтэх юм бол гал түлгэж байгаа юм шиг зовчдөг. Их хүүтийн төсөх юм бол мөсөнд орж байгаа юм шиг даарч хөрдөг. Тэгж яах тэр ээжтэйгээ чинь хүүгээр холбогдсон баа шүү дээ. Тэг хэмжлэнгээр энэ хүүхч нь өөрөө тийм айхтар. Эмхтэн хүн хазгаан мөрөөр сухыг хөтөлж цэвэрлдэг шүү дээ. Хэмжлэнгээд төмөснөд ингээд хөвлийн бойжуулах бүх юмыг одоо ингээд битсэн сайхан одоо энэ дансаа чансан гэдэг одоо өвөр Монголын том эрдэмтэн юм битсэн мандхан наран бахаа. Эрдэнэд очиулаа тэр цохол дотор хүртэл аюул сан битсэн байна бас тэр мөрөн дээр. Энэ болгоныг бид нар үүсгэх хэрэгтэй юм байна. Ухааныг төрүүлдэггүй гэж үг гэдэг. Гидсэнд нь хүмүүжүүлэх тухай та яриад байна шүү. Тэгэхээр хүмүүжлийг бол төрүүлдэг юм уу? Ийм байна. Гэхдээ хүн төрөл авахд бол заавал зайлшгүй нэг тэр эцэг их нь тэр
тэр одоо аав ээж болсон хүн байна шүү дээ. Тэр хүүхдийн ээж аав болох үйл хураасан байх хэрэгтэй. Одоо таны аав ээж бол таны эцэг болох үйл хураасан учраас та тэр хүний хэвлэнд өөрөөлж очиж байгаа. Чи одоо бас тэр хоёрын хүүхэд нь байх, охин нь байх тийм ээ үйл хураасан учраас бас харилцсан. Энэ байхгүйгээр бид төр барилдахгүй шүү дээ. Тийм учраас эхнийхээр албал хүү шир ал гэж ярьдаг да. Тийм учраас ерөнхийдөө бол үйл бол нэлээд барилд төрн тэр бол ойлгомжтой. Тэгээд хамгийн гол нь хүн гэдэг чинь өөрөө юугаараа гайхамшиг хэлээ зэрэг түрүү би хэллээ шүү дээ. Энэ 84 мянган нисвасыг бүгдийг урвуулаа тийм ээ. Тэгээд эрдэнэ болгоныг олоод тэгээд нэгэн насандаа гэгээлд хүрч чадсан хүмүүс байна тий. Тийм арга зам нь тийм одоо номтой оронд бид төрсөн байгаа учраас та бид тийм хувь байна гэсэн үг. Тэгээд ийм сайхан эрдэнэтэй биеийг ол төрчхөөд хэрэггүй одоо димий цагийг өнгөрөөгөө тийм ээ. Ингээд өвхтөд болох юм бол 8 гишүүн төгөлдөр далайн эрэхт очисон хүн усууж чадлагүй цангаж өгсөнтэй адилхан тийм харамсмар зүйл гэж. Эрдний төвд очисон хүн эрдэнэ очихгүй гар хоосон буцахтай адилхан гэж. Тэгээ ийм сайхан алчиг биеийг олцоход хэрвээ бид нар дотроо тийм юм агуулад байж байвал алтаар хийсэн эрдэнэ шин савн дотор бөөлц хийгээ тавьсантай ялгаа байхгүй гэд маш олон үгнүүд байна л да тий. Эмэгтэй хүн илүү их үйл үрж төрдөг. Одоо ээж болохын тулд их юм санаа зовдөг шүү дээ. Үр хүүхэд тэхээс ихсүүлэл санаа зовж эхэлдэг. Наадах шин тийм учраас л өнөө бурхан багч нь ихэн ачиг хариулах тухай чинь бүр тусгайлаа ялцсан байгаа юм тий. Тэгээ яагаад гэвэл бид нар чинь их хүн чинь одоо ингээд 10 сар тийм. Тэгтээ чинь уул шиг явж шүү дээ чаас тий. Тэгээд төрөх гэдэг чинь баг одоо 2 салах гэдэг чинь баг үхээд босон шиг юм болдог. Ялангуяа ээж ганцаараа зовдөг юм биш. Одоо тэр төрж байгаа үр хүүхдээ чинь ингээд гарахтаа бүр ингээд арьсан амьдаар хуулуулж байгаа юм шиг. Бүр ингээд галт гэж. Гарт ирсэн өнөө бүр ингээд махан дээр улаан махан дээр ялаа шумуул хатгаж байгаа юм шиг. Бүр ингээд зөөлөн даванд тосоод авсан ч гэсэн өргөстэй харант хийсэн юм шиг. Зөөлөн гараар байсан ч гэсэн бүргэд бадж байгаа юм шиг бүр ингээд. Бүлээ усан дугаасан ч гэсэн баг дээр баг. Тэр чинь энэ тогтмол усанд байсан хүнсэн дээр бид мэдхгүй шүү дээ. Тэр хүүхд чинь баг ухаан минерэл тэгж их зовдөг бас. Тэр ээж нь яаж зовох вэ бодоод үзэлтэй бас. Тийм учраас одоо эхийн өдий том болтол насанд хүртэл хойноос нь санаа зовол өтөл өвгөн болтол гэсэн яаж байгаа бол ээж бол санаа зовол энэ чинь баг тэгээ бурхан багш баг тэгсэн эмэгтэй хүний яс хүүхдүүд эмэгтэй хүний эр хүний ясаар өөр өдгөн нэлээ. Эмэгтэй хүний яс цагаан бөгөөд хүнд байдаг. Тийм эмэгтэй хүний яс чинь хамаг хичнээн тоон сүүгээ шимүүлж байгаа шүү дээ. Яс нь хүн симхи хоолдог эмэгтэй хүний яс тийм. Тэгээд эрэгтэй хүний заацч ингээд түүжигтэй байдаг шүү дээ. Эмэгтэй хүнийг чинь зүгээр ийм тустай тэ мамархан салдаг. Гэх мэт ингээд шал өмнө юм байна. Тийм учраас бид нар чинь бие биенийгээ хайрлаа гэдэг эхлээд ээжийн ачийг нь сануулдаг. Эхийнхээ ачийг ойлгоод ирэхээр тэр бид нар энэ олон одоо тэр үсгээ төрөл авч явахдаа бие биендээ эцэг болоогүй амтан гэж бараг байхгүй маягаар амтан болгоныг одоо нэгсэнтэй ээжгээ байсанаар бодуулж бусдыг хайрлах нь энэ ёс суртахууны хүмүүжийг холгодог нь. Тэрэн дээр бусдын зовлон өөрөө аваад өөрийнхөө амар болонг өгч чадах зориг төрөөд ирэхэд зэрэг бод сэтгэл гэдэг юм чинь сууж эхэлдэг. Энэ дээр чинь хүн өөрөө орснонгоос нь болторох энэ олон амтантай барилцсан муу үйл үүрэн бүгд цэвэршдэг. Энэ номын арга оруулдаг арга нь энэ ихийнхээ ачиг санахаас эхэлж байгаа юм. Тэрийг мэдэхгүй юм болдог тийм. Явахгүй тийм. Хэцүү тийм. Аав нарын тухай ер нь та юу хэлэх вэ? Тухайлбал одоо хүмүүс ээжигээрээ л уйлаад идэг гинэ. Аавыгаа яриад уйлж байгаа хүн их баг гин. Уг нь бол адилхан тэр хоёр хүний хайраас хүчсэн хүн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл энд одоо ямар ялгаа байт юм бэ? Яг одоо эцэг хүний эрхэлдэг ажил нь оноод гадна тийм ээ. Одоо мөнгө төгрөг ажил төрөл босгох, ар гэрэн авч явах тийм хамаг хүнд хүчээр юм бол үүрч байгаа шүү дээ. Ирхэн бол үр хөвгтэн босгох хүмүүжүүлэх гал бас л тийм. Зарим нь яг гадаа гараад ир болоод дотоогоор юм болол явж л байгаа л аль нь ч адилхан л та тийм. Тэгээд тиймээс эцэг ихийн ачийг хариулах гэж хэлхэн зүг бах уу ялгаагүй хоо тийм. Гэхдээ ирхэн тустай юм шүү дээ тийм. Хүн болгол жаргахыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр түрүүн таны хэлсэн дээр би дахиад илэрүүлж авах гэдэг нь сайн үртэй болохын тулд одоо ерөөл тавина гэдэг шүү дээ. Ерөөл тавина гэж юугаа хэлээд байгаа. За нэгэнт
одоо өш санж ирсэн үр хөвгт ч гэдэг юм уу те одоо аминд нь одоо хүрхээр үл өөртөө үр хүрээд ирсэн байлаа гэхэд ер нь яах юм бэ? Яаж застдаг юм бэ? Ерөөл гэдэг чинь сайн сайхан байхын тухайд ерөөл хэлдэг үстэй. Хүн хүртэл дараа төрөлдөө хүртэл одоо сайн оронд төрье гэж Деважингийн ерөөлөөс ахуулаад бүгд уншаал залбираад ерөөл өөрөө гайхамшигтай л да. Тус эрдэм ихтэй. Ерөөл тавьсны 10 зүйлээ тус эрдэм биднээс номлол байд юм тий. Тэм учраас сайн үр хөвгтэй болохыг хүн чинь ерөөл шүү дээ тийм ээ. Тий. Сайн хөвгтэй болчихоос л гэж. Хөвгтэй болохоос охинтой болох юм ярьж байдаг л да тий. Тэр намаагүй. Тэм учраас бид нар энэ бас өөрөөсөө бас нэг юм хөө ерөөл тавьж байх эдүүсийг жоохон мэдийг бол бас нэг бид нар өөрсдөө жоохон боловсралтай байх хэрэгтэй, ном үзэх хэрэгтэй бас. Энийг заавал өнөд заалгаж байж сурч мэдэхгүй бол тийм ээ зүгээр нэг тиймэрхүү юм байд, иймэрхүү юм байд таамгаар бас амжилт руу хэцүү шүү бас тийм. Энд чи өөр нэгэн аргатай одоо нэг барилттай тийм ээ бас техник гэж ярьдаг юм аа тийм. Ийм тавь тийм. Тийм учраас хоол идэхэд хүртэл адилхан шүү дээ тийм. Юу ч хийсэн бүгд адилхан тийм. Тийм учраас энэ болгоныг бид нар өөрсдөө бодох хэрэгтэй. Орноосоо болсон ч гэсэн одоо манай багш идүүс нь оронд удаан сэрчээд битгий хөвтөд байсан. Чи өвчин тусчааг бол гэж. Орчлонгийн одоо энэ зовлонд гуугаас орноос түргэн одоо би гитлий гэдэг санаагаар хурдан босчээ гэдэг хүртэл идэх байхгүй. Чи зуурдаад унтаад авах биш тийм ээ. Гихмишлэнгээр хаалгууд онгол хаач хүртэл ингээд бүгдийн сайхан номжуулсан монголчуудын юм их сонирн байна. Тэг би ингэж бодод тийм өндөр гэгээ үнэхээр үед бол 3 дахь удаагийн шашинд дэлгэрэх үед бол Монгол орныг бол ёстой жинхэнэ энэ ертөнцийг байлдан дагуулах биш. Бүр сансрыг тэр хайтан байлдан дагуулах аян дайнд Монголыг урайлан дуудаж бүх ёс жаншил одоо бүх одоо энэ зан үйл одоо ертөнцийг үзүүлэлийг бүгдийг энэ чиглэлд барилт болчихсон. Ийм л агуун учраас бид их өндөр богдмогт өндөр хаамаа гэдэг хэлээд байгаа юм. Тэгэхээр монголчууд бид өөрсдөө ийм тай улсууд юм. Тэгээ энийг л бид нар уг нь мэдэх л ёстой л би бодоод байгаа юм л да. Тэр жоохон суралцах хэрэгтэй. Тийм чинь суралцахгүй хэцүү л дээ. Хүн хэдий ухаантай ч гэсэн хэлгээснээс ухрах үгүй те. Цаас хэдийн нэмж жижигснээс цоорохгүй гэж дээ. Тэгээд ч бас нөө хүний сэтгэл засмын тухайтад бас айгүй олон шин тэмдгүүд урьдчилан гардаг л да. Муу юмуд гарч эхэлдэг. Энэ чинь гал үр хөвгтэй биш. Өөрдөөс гарна шүү дээ. Амар байхын буян барагдах юм бол атаа сэтгэл төрнө гэдэг. Адуу малын буян шиг нь барагдах юм бол ховдог хомхой болно гэдэг ч юм уу. Тэгээ ийм хөө ардын зүрх зүүндээ байдаг номтой барилцсан. Эндээс хүртэл шинжээд өөрийнхөө байр байдлыг хүртэл мэдэх хэрэгтэй. Тэгээ ялангуяа хүн гэдэг чинь зүгээр нэг бие бинийгаа бид ингээд хараад хүн бол хүнийг мэдхгүй л гэдэг юм л та тийм. Яг бол хүн хүнийгаа бол шалгаж мэдэхгүй л гэж. Манай номын үгэнд бол тэгтээ мэддэг бас ёс байна. Одоо энэ хүн шинжээ гэдэг чинь бол зүгээр гараагүй шүү дээ. Одоо бид энэ гадрын тогтсон хүчин байна шүү дээ. Тэр хүчин гадрынхаа тогтцол хэлбэрийг бий болгож байгаа. Тэр хэлбэрийг нь хараад сайн муу энд алт эрдэнэ байна, тийм юм гээд гадар шинжээний асар том онол байна л да. Бүлэгтэн ухаан байна да. Ялангуяа зүүн мөд Азиудаар маш их төгссөн тийм монголчууд ч тийм байсан. Тэгэд хүнийг бас тэгж бас мэддэг шинжээ бас байна. Тэг хүний дотоод хураасан сэтгэлийн үйл өөрөө шүү дээ. Энэ болохоор зэрэг дотоод сэтгэлийн хүчин чинь гадна дүрээ бүтээдэг. Тэгэхээр зэрэг хүн болгон өөр байдаг чинь хураасан үйл өөр учраас хүн болгон өөр байх адилгүй. Гарын хаалганы хэвлэл өөрөө гоцтой. Тий. Хамар ам нүд дуу аваа хөлөө хүртэл бүгд хоолгонд идж байгаа нь хүртэл бүгд шинжиж байна тий. Явдал суудлаар нь хүртэл хулган шиг идэх, бич шиг идэх мэдэх, бар шиг идэх мэдэх гэл ингээд хараад бүгд ингээд ярьж байна да тий. Тэгэхээр энэ бүх чинь яагаад гэвэл хүн өөрийнхөө сэтгэлийн тойл юм дээ. Гэсэн доо өөрийгөө илтгэх. Энийг нь хараад таны хувь зээл нь яриа тийм ээ. Сайн мөнгөт нь яриад байгаа нь тэр. Хэдий тийм боловч бид энэ бүгдийг хувьсан юугаар өөрчлөлтийн хэрэгээр хүний гайхамшиг бол өөрийгөө засамжлаад төгс төгөлдөрт аваач чаддаг. Ийм хувьтай төрөл учраас энэ эрдэнэ түүний бие гэж хэлээд байгаа юм тэр. Шүтэн бие гэж хэлээд байгаа. Тэгэхээр зэрэг ямар ч хүн байсан өөрийг нь зөв хүмүүжүүлээд, зөв төлөвшүүлээд, зөв зам дээр нь барилдуулаад тавих юм бол ямар ч хүн бол агуу болж болно. Бурхан багш үед хуруун эрхтгээд өчнөө олон хүнийг алчихсан нөхөр. Тэгэл бурхан багштай уулзаал тэгэл архадын үрийг олж л байлаа шүү дээ тий.
Тэгээд тэр ийм түүх зөндөө байна тий. Хүмүүжлэх чухал болж таарах. Бас өндөр боллоо гэдээ бас бид нар одоо юм үуч чадахгүй хашааж болохгүй. Бурхан багш үед хүртэл одоо тэр Монгол живүүгийн шав гихтэл одоо чигтэйхэн одоо настай өвгөн ном үзэж чадахгүй гэл ад үзэл байсан тий. Тэгэл тэр өвгөн чинь бараг тэгээ сүулдэ бас дайснаа далсан архад өөрийг олсон шүү дээ бас тий. Тэгэхээр тэр ийм жишээнүүд зөндөө байгаа шүү тий. Хүмүүсийн амд амьдсан ярианууд л байдаг л та. Хүүхэд 3 нас хүртэл өмнөх амьдралаа ярьдаг гэдэг. Тэр үнэн нь. Ер нь яг зөвөр ер нь ярьдаг л да. Ягаад гэвэл одоо би ер нь хүнийг өнгөрсний дараа нь бол 1 жилийн дараа нэг буян хийдэг. 3 жилийн дараа үдэлтийн буян хийдэг. Үдэлтийн буян тэрнээс хойш буяныг хийхгүй нь одоо хүмүүсийн нөөцөн сайн дур асуудал явчихж байгаа. Тэгээ 1 жилийн дараа хийж ихэд тэр хүүхэд 40 хоногийн дараа төрөл аваад 10 сар болоод дөнгөж төрсөн яриа юм байна. Тэгээ шинэ амьдралтаа золгож байна гэдэг утгаар нь нэсэндээ дэмжиж нэг буян хийдэг. За тэгээд өгөхт нь ягаад их айхтар 40 хоног гэднээс гашуудал зарлал тий. Тэгэл хоног мөнөг дараа нь хураагаал тий ингээд ёсыг даваад тэр нь 40 хоногийн дотор тэр хүн чинь төрөл авах хэрэгтэй байхгүй заавал зурд үедээ байгаа шүү дээ. Авдаг. Тэгээ төрөл авцсан гэдээ үзээд хоногоо хураачдаг. Тэгсэндээ тэр гашуудж байгаа юм биш. Тэр үед нь муу юм бити хийгээрээ дандаа сайн буян хийгээрээ энэ хүний хойноос ямар ч байсан гэдэг тийм цээр тавьчих. Цээр байхгүй юу? Тэр нь зурдын үед өнөөх тэр сүнс чинь төрөл хайгаа явж байхдаа янз бүрийн мэдэхгүй янз бүрийн одоо асуудал их орно. Тэр үед нь буйнаар дэмжиж өгчтэй итгэж сайн төрөл авах гэж байгаа. Тэр хүн сайн төрөл авчихвал хойноос нь өнөөх төрөл садан бид нар буян хийсний хүчээр дараа төрөлдөө сайн үйлээр дахин төрөл барилдах шалтгаанаа тавьчих. Тэр их чухал байна. Тэгээд жилийн дараа болохоор нэраа хөлт болсон учраас тэтгэж буян хийж байна. Дараа нь тэр хүүхд 3 нас хүртэл ер нь урд төрлийн улсуудтай холбооны ойр үдэг юм билээ. 3 наснаас хойш тэр нь холбоо нь шинэ ээж автгаа хүчтэй болоод урд тус суулгаар явчихдаг. Тэгээд тэр үед нь үдэлтийн буян хийж сайн хийж өгдөг. Тэгээ хүүхд чинь 3 нас янз бүрийн юм яриад энэ тэрэ гэдэг чинь л ярьдаг нь ийм л эртний л одоо улбаатай үндэстэл яриа шүү дээ. Бас нэг юм байдаг. Нас орсон хүндээ тэмдэг тавьдаг, эргэж одоо өөр удамдаа төрхийг одоо бэлэгддэг. Энэ одоо зөв зүйтэй зүйл үү? Одоо үнэхээр яг одоо батлагдсан зүйл болоод л олон 100 жил явж байгаа хальтаа тийм үү? Яг зүгээр тэмдэгтэд нь эргээд хүн төрөл төрөх нь сайн л да. Тийм. Юу муу ах вэ? Тэгэхдээ би бол яг одоо тэр их сайн одоо эргэж төрүүлэх гэсэн тийм улсуудаа тэмдэг тавьдаг ба тий. Би бол нэг бас хүмүүс тавиад идэггүй шүү дээ. Би бол бодохдоо бол аль бол хоорол өндөр сайн төрөл төрөөсөө л гэж ерөө тавиад явуулсан зүгээр гэж боддог гэдэг. Заавал үйл өрөөр бид холбоотой л байна шүү дээ. Угаасаа хүүхд болоод ирсэн чи ирээгүй ч холбоотой л байна угаас үйл өрөөр бол. Тэгээ эцэг их ойр дотны улсууд ч олон 10 одоо олон төрлийн л одоо энэ чинь үүлийн үрийн барилгаар бид нар ч тийм ойр дотнол барилгат бол төрж байгаа болохоос биш. Гинэ таам бүнд очиж төрчдөг тийм биш шүү дээ. Тийм байхгүй шүү дээ угаасаа тийм. Заавал тийм шалтгаан үр даавар байж ич тийм ээ. Үйл өрөө зайхтар шүү дээ тийм. Үр тарьж байж тэрийг л бид аав шүү дээ. Ямар үр тарьна тэрийг л бид амсан тийм. Хийсэн үйл ямар байна тэрнтэйгээ адилхан үр дүнгийн л амсна. Одоо бид нэг хүний та муухай хараад янз бүрийн үг хэлчихэд тэр хүн мэдээж үр дагаварт нь танд бол өмнөөс нь баярлалаа гэдэг энэхгүй ойлгомжтой байсан тийм. Тэнтэй адилхан заавал юу л үйлдэн тэнийх өрийг л амсна гэсэн үг л дээ. Тэгээ хүний үйлдсэн үрийг өөрөө амсна гэж байхгүй шүү дээ бас тийм. Өөрөө л амсна тийм. Тийм учраас ер нь нэмхнүүд ерөнхийдөө жоохон үйл өөртөө жоохон барилт усгээд сайхан мэдээд ойлгоод авчвал зүгээр болох гэж боддог шүү дээ. Нас орлаа гэдэг тийм байх гэсэн тийм байх баха. Аха, нас орлаа гэд ер нь биднээс огт холбоогүй явчлаа гэсэн үг бол биш юм байна. Бидний эргэн тойронд байж байдаг гэсэн үг юм байна. Тийм, холбоотой барилгатай л байна гэсэн үг. Тэгээд ч их сайн лам нарын шин таалбархтанд чандарлаа, сацмад зигээл богдууд чинь биеийг нь зандшуулаад тэгэл биеэс нь янз бүрийн ирнэл мэрэл гарахаар нь тэрийг чинь бурхан шиг шүтээд байдаг чинь тэр юмнууд чинь тэр хүн хааж төрсөн тэргээр дамжуулж тэр хүнтэй холбоотой байх гэсэн одоо тийм
одоо зан үйл буюу барилга тийм юм хийгээд байгаа юм тэр шүү дээ тийм. Тэгэхээр энэ айхтар гоц одоо бид нар ч одоо бурхан сүнжиглэх гал бурхан алдвал ариун газрын шороож улаавал хийдэг үстэй. Тэгэл хамаагүй уулсан шороо авч болдгоо энэ тийм тоглож болдгоо гэсэн учиртай байхгүй. Бид бурхан халдуулнаас нэг шороо аваад ингээд чулуу авсан ч тэр чулуу хаана вэ? Тэр уул устгаа холбоотой л байдаг. Өөр нарийн холбоотой. Яг тэр уулын тогтод учраас. Танаас нэг ус авсан байж хат тэр ус хаана вэ? Та тантай холбоотой байна гэсэн үг. Танд нөлөөлж чадна гэсэн үг шүү дээ. Тэр үсээр дамжуулж. Тэгээ тэр бурхан халдуулж бид бурхан дотор сүнсгэндээ хийгээд ингээд бурхан сүнсгэнд хийгээд тийм ээ. Ингээд шүтчихэд бурхан халдууны би бурхан шиг бодоод сайн сайхан юм авах гэсэн үр дагаврыг хийж л байгаа байхгүй тий. Тэгэхээр тийм учраас тэгээд энэ байгалийн энэ айхтар нарийн холбоонууд ч одоо ч бүгд нотлогцсон асуудал болчиход байна л да тий. Тэгэхээр хуучны зам үйл бүгд үнэн л байгаа байхгүй тий. Хамгийн гол нь зөв хараад зөв хийгээд суртал хэрэгтэй байна. Хайрхнуудын тухай ярихаар лус савдгийн тухай ярьдаг шүү дээ. Үнэхээр байдгүй. Юм болоо эзэнтэй гэнтэй. Ерөөсөл салхи болгонд салхины хумхын тоос болгонд салхины охин тэнгэр төгсөн гэдэг. Газрын хумхын тоос болгонд газрын охин тэнгэр төгөөг нь байхгүй л гэдэг. Ноос дотор бүгдийг бичсэн байдгийг. Юм болгон оршин тогтносол бол заавал өөрийн гэсэн оршинд тогтнолын хүчинтэл байна. Энэ бол хууль тий. Тэгэл өөр тэр над Tesla-гийн хэлсэн тэр ярьцлага нүг гэдгийг тэр над ихгүй санагдсан. Энэ гадар дэлхий гэдэг бол агуу хайр индрэл нь гүндээ байдаг гэж. Тэрний илэрэл нь болохоор тэр энэ дээр ургаж байгаа уран болногоо үрж юмстэй энэ бүх өгөөж бид энийг нь хүртэж амьдралаа байцтай. Тийм учраас бид ямар гадар дэлхийн ээчгээ бид боддог гэж хүмүүс ярьдаг. Тий. Тэгээ иймэрхүү ингээ бодохоор зэрэг зүгээр энгийн хүмүүсийн яриа шүү дээ. Тэгээ сонсоод хүртэл тийм гоё санагддаг. Тэгээ юм болгоно оршил байна шүү. Одоо аглагийн сүмийг одоо та энд сонгож барьж байгуулснаас учиртай байх. Эндхийн одоо лус авдагтаа магадгүй та одоо холбоо тогтоомч гэдэг юм уу те. Ямар нэг байдлаар харилцаа байдгүй. Байнга харьцсан. Миний харьцаа бол би маш сайхан юм хий. Олон хүмүүс дандаа сайхан сэтгэлд өвөрлж ирдэг, сайхан сэтгэлтэй буцдаг. Тийм ээ. Төмөн олны хайрлсан сайхан газар болгоё. Нэг ч одоо юм бүтээл байгуулж явахдаа чулуу модыг ногтлоо хайчихгүй, эвдэлчихгүй тийм ээ. Аль болохоор сайхан байхыг хичээгэл хайрлал гэл харьцлаа тийм. Би нэг бол тэгээд энэ өгөөж өгж л байгаа л гэдэг. Би өөрөө хон хариулж өссөн. Манай миний багыг нутаг шүү дээ. Таны ажил бол нэг талаас бол судлаачийн ажил гэж би бодоод байна л та. Үнэн тий. Урлаач хүн судлаач байж уламжлалт урлагтаа шинжил хийдэг гэж. Бас миний хэлэх дуртай үг нэг юм тий. Яг тэгэхээр бид нар чинь өөрөө судлахгүйгээр бид юм хийж болохгүй шүү дээ. Ялангуяа шашны урлаг гэдэг бол эн чинь бүр дээд урлах ухаан юм байна. Тэгээ энэ чинь өөрөө энэ лагшин зарлаг таалд чинь бүгдийн одоо зургийн хэлээр одоо хүнд одоо ярьж штт. Тэгээ бурхны шашны урлагч нь өөрөө за тийм 35 үсэг бид одоо ингээд хэд үсэг холбож сураад бид бүх хүний амаар ярьж болох юм бид уншдаг үстэй бичээд тэрнтэй адилхан энэ олон дүрсээр бид нар энийг бүтээгээд энийгээ бас ном шиг уншдаг байхгүй юу. Тэр нь бол дүрсээр илэрхийлсэн ном гэж ойлгох хэрэгтэй. Одоо урлагаар илэрхийлсэн. Бурхныг зураад бариад хийнэ гэдэг нэгсэн тул цаанаа бол миний номыг л яриад байгаа юм. Тийм учраас энэ өөрөө цаанаа бол ийм ном учраас энийг бид нар зөв зурж байж, зөв илэрхийлж байж, зөв байж өнөөдөр бид хүмүүс зөв хүргэнэ. Тэгвэл өнөөдөр бид алдаатай бичээд өнөөдөр сайн юмыг нь муу гэж бичээд ивэл бүр ном чинь хүнд зөв хүрэхгүй болно шүү дээ, тий? Алдаатай өрнө, хүн ойлгохгүй, айгуул буруу ойлгох юм бол хүнийг бас хорлох асуулт орно шүү дээ. Тийм учраас энэ бол заашгүй олон жилийн судалгаа шаарддаг. Манай анхны шивнэрэхэд бараг 7-8 жил миний ажил сурж байсан даа. Тэгдэж боловсрсан. Одоо бүгдээр хэлэх сайхан мундаг байна дөө. Бурхан урлах нь бие хэл сэтгэлийн урлаг гэж
хэлдэг. Та маш олон бурхан уралсан. Гэхдээ энэ удаа би одоо та олон ярьсан учраас алгасан. Гэхдээ таны бүтээлийн нэг онцлог байдаг. Эр хүний эрхтэн гэх хийсэн байдаг шүү дээ. Ер нь өөр услалч гэсэн өөр буддын шашин шүтлэгтэй усад харагдаад байдаг. Энэ урлаг, энэ бүтээл ер нь юуг илэрхийлээд байдаг учраас ингэж хийгдээд байдаг юм бэ? Хоёр янз юм байдаг юм а тий. Нэг нь болохоор энэ газрын хаалт болгож хийдэг. Тийм одоо газрын одоо гимиг дарах маягтай тийм тавьдаг тийм. Тийм маягаар хийдэг. Хоёр дахь нь болохоор зэрэг яг хүн төрөл агшин байгаа. Наа зуурдаас төрөл авах гээд хэрвээ эр төрөл авах гэж байгаа хүн бол нэгсэндээ ээждээ тачаагаад аавыгаас салгаж хүсдэг юм байна л да. Тийм. Эмэгтэй төрөл авах гэж байгаа одоо бол аавдаа тачаагаад ээжигээ салгаж хүсэл төрдөг юм байна. Тэр чинь мунхгаар төрөл авахгүй гэж байгаа шүү дээ. Тэгээд тачаагаад тэгээд салах гэдэг тэгэхээр эцэг хоёр байхгүй ир юм хоёр эрэхтэн үзэгдэг юм байна. Билег тэмэгдэг. Тэгэхээр энэ зэр хүснээр гарах бол уур төрөөд тэгээд тэр уурнаасаа болоод тэр зуурдын сүнс хаагдаад тэгээд төрөл баригддаг. Тийм агшин бас тийм. Тийм учраас яг анхны төрөл авах тэр агшингийн үзэгдэл маягаар бас тэгж билэгдэж бас энэ тэнд дүрсэлдэг бас тийм. Тэрийг бас тэгж ойлгох хэрэгтэй тийм. Эндээс бид нэг л ухаараа бодоход бол бид цаг хугацаа энэ сайхан эрүүл сарвал ухаан тэгээ өв уламжлал энэ сайхан номтой барилцсныгаа хэрэггүй өнгөрөөж болохгүй л байх ёстой юм байна тийм. Тэгээ цагийг чи алдаж хэлээд байгаа юм шүү дээ тийм. Нэг алдсан цаг минут эргэж олдохгүй шүү дээ. Бид үхэрд нас нэмэгдээгүй шүү дээ. Бид үхэрд ойртол байгаа шүү дээ. Агшин агшнаал тийм. Алдахгүй байх хэрэгтэй. Үхэлд ойртоод байгаа. Нэрэл тэмтэй. Тоогоор ярихаар бид нэмэгдээд байгаа юм шиг яриад байгаа. Үний хэрэгдээ бол харагдал байна тийм. Танд ямар сэтгэл төрдөг вэ? Миний хувьд бол би өөрөө зорилготой болдоо тийм. Тийм ямар ч байсан одоо хийх ажилтай энийг л одоо зорьсон зорилго хийх ажлаа ядад нэг стана амжуулаад явчихсал гэж би одоо цагтаа л оролдох. Өөр надад тийм бодлоо байхгүй. Би одоо урлагийн хүндээ шашны урал ухааны хүндээ одоо 84 шавыг өөрийн гараар одоо хүмүүжүүлсэн. Одоо миний шавнаар сургууль соёлоо аваад өчнөө олон шавнаар гарчлаа. Одоо хонлынх номуудыг хийж өгч байна. Тэг хийсэн юмаа бид бүтээлээрээ батлах хэрэгтэй. Дээрээс нэмээд энэ их одоо сайхан мэдлийг эзэмшчихэд Монгол орондоо нэг хинч ирсэн нүур улаахгүй нь үүдчих нэг сайхан газар бий болгох чигээл одоо аглагт одоо ингээл өдөр шөнөгүй одоо ингээл тийм ээ урлан бүтээлээ хийгээл ном бичиж сууж л байна тий. Энэ бүгдийг нэг хүснээрээ нэг хийж аваад нэг цагт нь багтаад хийчих юмсал гэж бодоолт. Тэгэл залбираа суучдаг шүү дээ. Нэг буруу мэдээлэл тараа таныг нас эцэслэн гэдэг нэг мэдээ тарсан тий. Энд та эвгүүцэж хүлээж авсан уу? Юунд нэгүцэвдээ тэр андуурл явцсан тий. Яа манай нэг зураач Бачрал гэж залуунаас олсон. Тэр залуугаар явсан юм аа сайн зураач. Миний хөргийг зурсан тий. Тэгээ хат зурсан хөргийг нь тавьж байрал зургийг нь тавиад энэ сайхан сайн зураач гэж нас болго имэл яваад тахгүй юу. Тэгээ нэг нөхөр нь миний зургийг тавьчихад дор нь имэлүүд яваад хандла андуурлаад тэгэл. Нэг удаагүй тэгэл маргаашнд би залруулсан л да. Яалтаа залруулахгүй бол болохгүй л дээ бас тий. Буруу юм бол буруу л байна шүү дээ тий. Тэгвэл ихэнх нь яг тийм ихаар мөнхөрдөг гэж манайхан чинь тэгэл бас нэг муу юм бэлэгшээ цайруулдаг шүү дээ. Энэ зөвхөн цайруулах арга юм байна шүү дээ. Тийм Монголын бас сайхан ёс л доо тий. Тэг өөхгүй гэж юм байх тий. Угаасаа өхөн ойлгомжтой тий. Нэг шилэгдээд байгаа ч юм байхгүй. Угаасаа бид нар ч нүхлийг байнга бяцлагдаг юм чинь тий. Ингээд цаг зав гаргаад бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Сайн сайхны хүсье. За баярлалаа. Бүгдээрэнд нь сайн сайхны хүсье.